Хор шорондын газар зүйн онцлогийг тодорхойлох нь. Монгол Улсын гадаад бодлого нь Оросын холбооны улс болон бүгд найрамдах хятад ард улсаас бусад хөгжингүй орнуудтай түншлэл хамтын ажиллагаа хөгжүүлэхэд чиглэдэг. Үүнийг 3 дахь хөршийн бодлого гэж нэрлэдэг бөгөөд энэ нь Америкийн нэгдсэн улс, Япон, Европын холбоо, энэтхэг бүгд найрамдах улс, бүгд найрамдах Солонгос улс, Турк зэрэг улсуудтай харилцаагаа хөгжүүлэх зорилготой юм. Оросын холбооны улсын 2025 оны хүн ам зүйн бодлого нь 4 үндсэн зорилгод төвлөрдөг. Төрөлтийг дэмжих, дундаж наслтыг нэмэгдүүлэх, нас баралтыг бууруулах, мөн шилжих хөдөлгөөнийг дэмжих. За тэгээ эдгээр бодлогод ихэнх капитал, хөтөлбөр зэрэг санаачлагууд болоод эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах арга хэмжээнүүд багтдаг. Найрамдах хятад ард улс болон Оросын холбооны улсын амжиргааны төвшинг харьцуулахад дундаж наслалт болон боловсролын төвшингийн ялгаа ажиглагддаг. За хятад улс ерөнхийдөө дундаж наслалт өндөр, бичиг үсгийн төвшин өндөр байдаг бол Оросын холбооны улсын хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн болон дотоодын нийт бүтээгдэхүүний хувьтай харьцуулсан эрүүл мэндийн зардлаар илүү өндөр үзүүлэлттэй байдаг. Оросын холбооны улсын гол шашнад христийн шашин бөгөөд лалын шашинтан болон буддын шашинтны томоохон бас зөөнхүүдтэй. Харин бүгд найрамдах хятад ард улс нь болохоор буддизм, даосизм, күнзээс хортол зэрэг шашин гүн ухааны урсгалууд холилдоо оршдог. Христийн шашнуудын тоо сүүлийн үед өсөж байгаа. Лалын шашнанд голчлон баруун хойд бүс нутгууд нь төвлөрсөн байдаг. Нийгмийн эдийн засгийн онцлогийг шинжилэхэд бүгд найрамдах хятад ард улсын эдийн засаг маш олон салбарт төрөлжсөн, экспорт чиглэсэн бөгөөд асар их хүн амтай. Харин Оросын холбооны улсын хувьд бол эдийн засаг нь газрын тоос байгалийн экспортод түшиглсэн бөгөөд Гуам нь харьцангуйцсан илүү хотчсон байдаг. Боловсролын салбарт хятад улс шинжлэх ухааны технологид онцгойч холбогдлоо өгдөг бөгөөд дэлхийд тэргүүлэх их сургуулиудтай өндөр өрсөлдөөнтэй боловсролын тогтолцоотой. Харин Оросын хувьд ялангуяа шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр хүчтэй академик болон онлын суртаа бөгөөд бичих үсгийн түвшин өндөртэй. Оростой холбоотой геополитикийн нөхцөл байдалд Европын холбоо нь Украин дэх мөрөлдөөнтэй холбоотой 17 багц 20 арга хэмжээ багтдаг. За эдгээр 20 арга хэмжээ нь газрын тосны тээвэрлэлт, цэргийн ханган нийлүүлэлтийн сүлжээ зэрэг салбарууд мөн хүний эрхийн зөрчил болон кибер халдлагатай холбоотой хувь хүмүүсийг анилсан байдаг байна. Үүний жишээлбэл Оросын холбооны улс нь далайд шууд гарцтай байдгаараа стратегийн давуу талтай боловч аслагдсан бүс нутгууд нь их хэмжээний хөрөнгө оруулалтад шаарддаг. Харин бүгд найрамдах хятад ард улс нь зарим хэсгээрээ далайд гарцгүй мэт газар зүйн хүндрэлтэй нөөц баялаг их хүн ам ашиглан эдийн засгийн хувьд төстэй хөгжлийг амжилттай бий болгож байна.